Сайн байцгаана үзэгчтэй та бүхэндээ мигмар гарагийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг мэдээллийн хөтөлбөрийн шинэхэн дугаар эхэлж байна. Өнөөдрийн хөтөлбөртөө үзэгч та бүхэн анхаарлаа хандуулаарай. За хүүхдүүд маань энэ 2 өдрийн турш ер нь цэрэг иргэний хамгаалалт гэж юу гэдэг эх орны эзэд байна гэдэг юу юм цэрэг гэж ухам юу юм бэ гэдгийг бас нэгэн хэсгийг гэсэн мэдэрсэн юм өдрүүд байсан бахаа гэж бодож байна. Энэхүү дөл тэмцээний үндсэн ач холбогдол би өчигдөр нээлттэндээ бас хэлсэн. Баг хамт олноороо байж амжилтанд хүрэхийн нууц юу юм гэдгийг эндээс олж харна. Зөвхөн би сайн байх биш, хамт олноороо бүгдөө хамтдаа байж нэгэндээ тусалж иж энэний одоо ялтын үр дүнг хамтдаа амснаа гэдэг энэ сайхан зүйлийг мэдэрсэн байхаа гэж бодож байна. За хоёрдугаарт бие биедрээ өвдөл хүмүүжлтэй байна гэдэг эх орноо инхийн цагт манахад зүгээр л ээж болоод гэр орноо авч явахад ямар их хэрэгтэй зүйл вэ гэдгийг энэ зүйлээс олж хараасаа гэж залуучуудаас хүсэж байгаа. Цэрэг эрэг эх орны төлөө байна гэдэг зөвхөн одоо хүнд цаг дайны үед тулдах нэр биш. Инхийн цагт эх орноо гэр бүлээ ээж аваагаа гэр бүлдээ авч явах юм хамгийн том хүндтэй хариуцлагатай үүрэг байдаг. Тийм учраас дэсвэр хатуужилтаа зорилготой өөрийнхөө тавьсан зорилгын төлөө бүх хүчээ тавьж дайчилж ажиллахыг одоо эрхэм зорилгоо болгох зорилготой энэхүү тэмцээн маань энэ жил одоо сайхан зохион байгуулагдлаа гэж одоо дүгнэж байна. Тэгээд шагналт байр эзэлсэн 3 баг тамирчтай чин сэтгэлээсээ баярлалаа. За өнөөдөр энэ оролцсон 13 баг тамирчдаас шилдэг шигшээ баг маань гарч улсын аврах шалралт тэмцээнд оролцсон. Улсын аврах шалралт тэмцээнд оролцох баг тамирчдыг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй зааж сургаж за мөн одоо хангалтыг нь сайтар хангаж аймаг орон нутгийн төлөөлж энэхүү тэмцээнд бид нар амжилтаа оролцоно гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас одоо эцэг эхчүүдийн маань за хүүхдүүд мөн одоо баг сургууль хүмүүжлэгчид маань хүүхдүүдэд сайн оролцох боломжийг нь хангаж өгөөрэй гэж сэтгэлээсээ хүсье. Энэ удаагийн энэ жилийн ерөнхийлөгчийн нэрмждэл тэмцээнд Дархан аймгийн баг тамирчид хинбэ гэдгийг харуулах маш торгон одоо ийм зааг дээр бид нар одоо хичээл сургуультаа базаана гэж бодож байна. За ингээд оролцсон хүүхдүүдэд дахин баярснаа илэрхийлье. Тийм зөв тогтмор тэмцээний тэргүүн барь шав гарсан тасаг Мэри хүргье. Уус цэрэг спорт ямар ч нөхцөл эрэгтэй хүүхд, эмэгтэй хүүхд хамаагүй бүгд эх орноо хамгаалах үүрэгтэй байдаг. Энэ жил өрсөлдөгч багууд маань илүү ийм туршлагачж оржсон байна. Тэгээ ер нь нэгдүгээр эрийг нь бүгд л авахлаа. Бүгдэнд баяр хүргэе. Хоёрдугаар орнд орсондоо маш баяртай байна. Бид нар 1 сарын хугацаанд тасралтгүй бэлдсэн. Ер нь л аварган аавна гэж зүтгсэн. Тэгээд дөл тэмцээн гэдэг нь хүүхдүүдийг маш төсвөр төвчээртэй болгодог. Тэгээ ер нь бол маш баяртай л байна. Манайх өмнө жил аваргуулсан тэрний өмнө жил мөнгө авсан. Энэ жил дахиад мөнгө авж байна ер нь. Маань тасгийнхаа амар мундаг байсан шүү. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү гэж хэлье. Манай бэлтгэл гэн гайгүй. Манай тасаг 13 хүнээс бүрдсэн. Манайх 3 дугаар сэтгэл маш өндөр байна. Өмнөх 2 жилдээ манай тасаг оролцож туршлага хөрвүүлж 3 дахь жилдээ оролцоод хүрэл медалийн эзэд боллоо. Энэ жил их гоё болж байна. Дөл тэмцээн. Бусад тасгийн багуудад дараагийнх нь тэмцээнд амжилт хүсье. Дархан хотноо Браво циркийн тоглолт тун удахгүй. Агаарт дүүлэх Чакарбатчид, Морьтон залуусын гайхамшиг, 5 метрийн урттай авраг могой, элбэнг сургуультай нохоо муурнууд, авраг зараа уран нуграачид, элб ухааны гайхамшиг, галаар наадагчид, жонглоор алиалагчид болон дуучин мичидма, урлагийн гавьяа зүтгэлдэн Хатанбаатар МБ Бравоноор онц сонирхолтой сэтгэл хөдлөм уулга алдуулсан Браво циркусыг тайзнаа амьлуулах гэж байна. Дархны үзэгчид манай Браво циркусийн пэйж хаяг дээр олон удаа комент хийсэн байдаг. Хизээ манай дархан дээрх вэ? Хизээ дархны хүүхэд багчуудыг баярлуулах вэ? Браво хүлээж байна гэдэг юм комментууд олон ирсэн байдаг. Ер нь 2 жил гарангийн хугацаанд манай комментуудад дархныхын их битсэн байдаг. Ингээ бид дархныхаа урилгаар
Монгол улсад хүүхдийн байгууллага үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойтой тохиолдуулж дэлхийн циркчдийн өдөртөө хамтарсаж дархны үзэгчдийн хүсэлтээр Браво циркус дархан арена тоглохоор бэлэн болж байна. Бид удахгүй дархан ареныхаа зааланд циркийн манежийг байрлуулна. Агаарын үзүүлбэрүүдийн тоног төхөөрөмжийг одоо байрлуулад та бүхэндээ Браво тоглолтод хүргэх болно. Манай тоглолтод мэдээж та бүхэн сая жижигхэн үзлээ. Хүч тамирын гайхамшиг, гуайлантай хүч тамирын гайхамшигын үзүүлбэр, агаарын гимнастикчдын үзүүлбэр, сургуультай муурнуудын тоглолт, мөн сургуультай 101 гөлгийн далматины сургуультай нохойны тоглолт, авраг могойн тоглолт, элбэнхний тоглолт, мөн мордны гайхамшиг хэмээн Монголын циркийн урлагийн урдаа барьдаг зоримог залуусын циркийн үзүүлбэрүүдээс бүрдсэн Браво циркус дархан аренад 5 дугаар сарын 3-нд 11, 15, 19, 5 дугаар сарын 4-нд 11, 15, 19 цагуудаас Браво цирк та бүхнийг хүлээж байна. Добрый день, мы из Казахстана. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Алматагаас ирсэн. За бид өнөөдөр энэ нохой 3 муур үлбэнх нэг авраг могоотой ирсэн байгаа. Ингээд үзэгчид та бүхнийг Браво циркийн тоглолтод дархан хотноо хүрэлцэн ирэхийг урьж байна. И на сухо. Браво цирк, приходите, пожалуйста. Онцгой хөтөлбөрийн байгууллага өөрөө бүсийн тогтолцоос шилжээд одоо хойд бүсийн хэмжээнд гарч байгаа төмөр Сэлэнгэ аймгийн одоо зүүн бүрэнгээс гарсан төмөрөнд Сэлэнгэ хушаат сум мөн цагаан нуур сумд гарсан төмөр одоо өчигдрийн байдлаар цормондоо орсон гэж мэдээлэл өгсөн. За өчигдрийн оройны байдлаар онцгой хөтөл Дархуул аймгийн онцгой хөтлийн газраас 2 бүлэг буюу 20 хүнтэй бүрэлдэхүүнтэй 2 устай бүлэг гарч ажиллаж байна. Бүсийн дэвийн захирагчийн шийдвэрээр одоо 12 хүнтэй бүрэлдэхүүнтэй нэг бүлэг дахин нэмэлтээр гаргахад одоо бэлтгэл ажлаа хангаад байж байна. Бүсийн хэмжээд байдаг гэсэн бүсийн 7 аймгийн хэмжээнд гарсан гамшигаас галт төмөр дээр бол яг бүс хайрал гэж байгаа 7 аймгийн нийт гал унтраах болон аврагч галт зүйлс бүгд очиж ажиллах тийм үүрэгтийг дагуу манайх нэмэлтээр гаргахаар ажиллаж байна. За яг төмөр дээр ажиллаж байгаа онцгой хөтлийн газрын дараа хурандаа алтан сүх онцгой ерөнхий газрын тэргүүнд дөрвж таван дараа хурандаа ганц зэрэгээр ахлуулсан буюу Сэлэнгэ аймгийн онцгой хөтлийн газрын дараа ахлуулсан бүлгүүд энд ажиллаж байна. Одоогийн байдлаар яг урьдчилсан байдлаар тэдний хэмжээний га талбай шатлаа гэсэн мэдээлэл бид нар аваагүй байна. Шаардлагатай хөгжиж гаргаад хохирлын хэмжээг бол яг тухайн төмөр унтраасны дараа тогтоох үйл ажиллагаа явагддаг байгаа. За яг төмөрөө хохирол гэх юм бол тэдний тооны айл, мал хунар шатлаа гэсэн мэдээллийг Дархуул аймгийн онцгой хөтлийн газарт ирээгүй байна. Бид нэг одоогоор мэдээлэл аваагүй бүсийн төв дээр ирээд бүсийн төвийн чинь сангитаад байж байгаа. За төмөрийн шалтгаан нөхцөл маань янз бүр л байдгийг. Ер нь нийт O2-ийн төмөрийн шалтгаан бол яг янз бүрийн байдалтай байна гэдэг нь цагаар аюул төс аяг захиргаанаас болно. Дээрээс нь иргэдийн санамсаргүй болгоомжтой байдлаас болдог тамхиад татчаад тэр чигээр өмснөр хаях үйл гал түлээд цогтой өмснөр асаалтаа үлдэх гэдэг зэрэгээс болдог. Сэлэнгэ аймгийн нутагт гарсан төмөрийн хувьд яг урьдчилсан байдлаар шалтгаан нөхцөл тогтоох болоогүй. Мэргэжлийн байгууллага, цагдаагийн байгууллага, онцгой хөтлийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж тогтоох үйл ажиллагаа явагддаг байгаа. За Монгол Улсын шадар сайд болон онцгой хөтлийн ерөнхий газраас сэргийллийн хамгаалал гэдэг нөлөөлөл айн зохион байгуулж ойрын төмөр урьдчилсан сэргийлэх мөн Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын буюу гамшигын эрсдэл бодлого орон нутгийн зөвлөлөөс төмөргүүд төрх бидний хариуцлага гэдэг бас нөлөөлөл айныг зохион байгуулж байгаа. Энэ айны хүрээнд нэлээ иргэд маань өөрснөө O2 зорчихтой аюулгүй байдлаа хангах татсан тамхи асаасан жил галаа бүгдийг унтрааж явах хөвшүүлэх талаар гэдэг бүх нөлөөлөл айныг зохион байгуулж байгаа. Иргэд маань O2 зорчихтой болон одоо амрал зугаалгаар явахдаа ерөнхийдөө өөрснийн ухамсараар буюу тамхиад татсан бол унтрааж явах, галаа төлсөн бол бүрэн унтрааж явах. За тэгээд ямар нэгэн байдлаар болгоомжгүй үйлдэлтэй гаргаасаа л гэж хүсэж байгаа. Тэгжиж бид нар O2-ийн төмөрөөс урьдчилсан сэргийл нэгтгэх байгаль орчны хамгаалах үйлсэл хэрэгэн бүрийн өгч чадах одоо хувь нэмрэл энэ л гэж үзэж байгаа. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайд Болдын Жахлан Сэлэнгэ аймгийн Цагааннуур зүүн бүрэн хушаат сумдын нутагт гарч байгаа O2-ийн төмрийн нөхцөл байдалтай танилцахаар Дархуул аймгийн онцгой хөтлийн газарт ажиллаа.
Дархан аймгийн онцгой байдлын газар дээр ирээд мэдээлэл аваад ингэж ажиллаж байна. Ямар ч цагаан нуур хавцаа гарсан алт төмрийг бол хяналтандаа авсан байна. За харин энэ зүүн бүрэн хушаад сумуудын одоо төсөлтөд гарсан энэ хоёр хэсэг юм галт төмөр байгаа. За энэ зүүн бүрэн сумаас 22 км Хушаатаас 19 км-ийн зайд ийм хоёр голомт дээр алт төмөр гарч байна. За ингээд цагаагаар нөхцөл байдлын хувьд бол бас салхитай байгаа учраас бол бас бүрэн намж яхад бол нэлээд хүндрэлтэй байгаа юм байна. За ямар ч байсан за Сэлэнг Дархан аймаг за орхоноос мөн одоо бүрэлдэхүүнүүд очсон. Тэнд газар дээр нь бол нэлээд том бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За Улаанбаатар хотоос онцгой байдлын ерхий газраас үндэсний аврах анги нэмэлт одоо хүчээр дөнгөж сая одоо Дархан дайраад энэ тийшээ хөдлөлөө. За ингээд ямар ч байсан бүх техник бүх одоо бүрэлдэхүүнээрээ онцгой байдлын газраас одоо шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. За мөн манай онцгой байдлын асуудал хэрэгэлсэн шадар сайд маань мөн газар дээр нь одоо танилцаад ингээд явлаа. За засгийн газрын хуралдаан маргааш болно. За мөн засгийн газрын хуралдаан дээр бид мэдээлэл авна. За шаардлагатай нэмэлт хөрөнгө зардлыг бол одоо ойрын хугацаанд бас мөн шийдээд явна. За гэхдээ ямар ч байсан одоогор онцгой байдлын газраас хүн хүч одоо техникийн хувьд бол саадсан зүйл огт байхгүй. Ингээд бүрэн хүчээ одоо дайшлаад ингээд ажил бол явж байна. Нийтдээ 12,000 га талбайг хамраад байгаа төмрийг унтраахаар Сэлэнг, Дархуул, Орхон аймгийн онцгой байдлын газар, за мөн үндэсний аврах бригадаас нийт 171 албан хаагч, орон нутгаас 183 иргэн, нийт 354 хүн 58 автомашин ажиллаж байна. Дархуул аймгийн онцгой байдлын газраас галт төмрийн голомтод 39 албан хаагч, 4 нисдэг тэрэг хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. TBS телевиз ой хэрийн төмрийн нөхцөл байдлын мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно. За мөн иргэд сайн дураар галт төмөр унтраах ажилд оролцох нь зарим нэг эрсдэл дагуулж байгааг анхааруулж байна. За тэгэхээр энэ хэсэг маань бол нэлээд одоо ой байгалийн ийм хэсэг байдаг. За энэ дэр гарсан ойн төмөр юм. За тэгэхээр энэ дэр одоо иргэд одоо паниканд орж за эсвэл ингээд сэтгэлдээр очиж энд галт төмөр унтраах ийм сайн дурын ажил хийх ийм одоо яаран ийм юмд бити оролцооч. За энэ маань одоо яг тэн газар дээр ажиллаж байгаа энэ аврах ангийн за мөн галт төмөр унтраах онцгой байдлын одоо ажилчид бол одоо галт төмрийг хүү нөгөө иргэдээ гэхүү гэд маш юм бас бүр тус болох нэтгэл бүр хүндрэл учруулах ийм байдал бол өмнө гарч байсныг онцгой байдлын газраас бол бас анхааруулж байгаа. За энийг ард иргэд маань бас давхар анхаараарай. Тэгэхээр аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр дотор бол 4 үндэс хэсэг дотор нэгд нь бол одоо хүний хөгжлийн бодлого. Тэгэхээр энэ агуулгаараа бол энэ удаа аймгийн засаг даргын санаачлагаар Дархуул аймагт анх удаа нисгэгчгүй одоо төхөөрөмж болох одоо дорооны аврах шалрал болох өсвөрийн одоо улсын хурлаан зохион байгуулж байна. Тэгэхээр 21-р зуун бол техник технологийн 900 тэр дотор бол мэдээж бол Монгол улсын хүүхэд багчууд бол энэ тал дээр бол маш их сайн хөгжих ёстой. Тэгэхээр энд ч гэсэн Дархуу хот бол бас түрчилж төрүүлж бид нар бол одоо энэ санаачлагуудыг гаргаж өнөөдөр бол ерөнхийлөгчийн намын газар Монгол улсын цахим хөгжлийн яам за дээр нь бол одоо Помтын сайдтай хамтарч бол энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа төлөв таатай. За Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар бүгд найрамдах Солонгос улсад нийтдээ 276 хүүхэд яг энэ хурдан клубээр дамжуулж яг богино зайны энэ технологийн сургалтанд бол амжилттай хамрагдсан. За тэдгээр 276 хүүхдийн 96 нь манай Дархуутаас авсан байна. Тэгэхээр одоо энэ агуулгаар цаашдаа ч гэсэн бид нар бол Солонгос улс руу богино зайны сургалтуудад хүүхэд багчуудыг одоо холбож хамруулахын талын үйл ажиллагаар бол аймаг орон нутаг анхаарч ажиллаж байна. Намаа Батгэрлийн Цэлмэг гэдэг би одоо 15 настай Сүхбаатар аймагаас ирсэн. Тэгээд нэг дроныг сонирхоод ер нь бол нэг сар гар болж байна. Анхны тэмцээн болохоор туршаад үзье гэж одоо ирсэн байгаа. Аймагтаа байхдаа нэг Eagle 101 гэдэг дрон ашиглаж. Тэгээд энийг ирээд л яг ашиглаж байна. Багшаар залсан юмтэй хав дээр. Би болохоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хурдан клубээс оролцож байгаа. Яг энэ дорооноор бол яг хичээл тэмцээсэн юм бол байхгүй. Бид нар яг сүүл бичлэгэн дээр оролцсон. Тэгээд энийг илүү одоо хэрэгэл сурыг гэж бодоод тэгээд энийг арай бэлдээд тэгээ энэ тэмцээнд орсон. DJI Air 3 гэдэг загварыг ашиглаж байна. Ер нь бол аягүй сонирхолтой. Өөрөөсөө одоо ингээд амьдарч байгаа газрыг дээрээс доороос наргаа ийм газрыг одоо мэддэггүй юм байна штэ. Энд ийм байдаг юм байна штэ гэдэг одоо тэгээ өөрөө гоё зураг мурагтай болох. Ер нь бол зургаас сонирхдаг хүмүүс бол аягүй бас зүгээр юм шиг санагдаад байгаа. Ингээл энүүгээр аягүй сайн оролцохыг хичээж байна да. Ер нь бол оролцооч байгаа штэ. Өрсөлдөгч нар бол аягүй сайн байна. Бид нар болохоор нөгөө нэг илүү их удаан олон жил хичээлж мчээллээгүй яг
нэг эрхийнхээ өмнө 4-5 хоногийн бэлтгэл бол тууштай байсан. Тэгээ яг уу бас даалгавруудаа бүрэн гүйцэтгээл гараад ирэхэд бол миний хувьд хангалттай л гэж бодож байна. Энэ миний хувьд шилдэг оролцсон л гэж бодож байна. Хоёрын сайхан билээ. Би оюуны ондоо сургуулийн 52 ангид сурдаг. Ягаад дроноор хичээллэг болсон бэ гэвэл хаваасаа олцсаар байгаа. Тэгээд сонирхож эхлээд Codron Pro гэдэг доктор муудашсан айгүй хурдан тэгээ болох биш юмнуудыг ингээ тойроод гарчих боломж ихтэй. 2024 оны дрон коучлын улсын аваргын тэмцээнд 3 дугаар байранд орсон. За ер нь бол одоо харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт хүний нөөц ирээдүйд одоо дутагдaltaй ийм нөхцөл байдалтай байгаа. За Монгол Улсын засгийн газраас бол 2024-с 2028 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт за мэргэжлийн одоо хүний нөөцийг ахлахангаас нь эхлэн бэлтгэнэ гэдэг юм чухал заалт ингээ орсон байдаг. За энэ хүрээнд бол 21 аймгийн хэмжээнд за өсвөрийн мэдээллийн технологийн хурдан клуб байгуулагдаад за 9, 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүдэнд бол хамрагдаад өнөөдрийн байдлаар 330 хүүхдүүд ингээ хамрагдсан байгаа. Дроны одоо жолоодч, нисгэгч, за хиймэл оюун хөгжүүлэгч, фарам хангамжийн хөгжүүлэх, e-спортын тамирчин ч гэдэг юм үү те. Ингээ харилцаа холбоо мэдээллийн технологи яг энэ дэвшилтэд технологи одоо ашиглах, энэ хүний нөөцөөр бэлтгэгдэж ингэж явж байгаа. За энэ хүрээнд бол өнөөдөр Дархан уул аймагт бол 11 одоо аймагаас 150 орчим хүүхдүүд оролцсон тэмцээн амжилттай зохион байгуулалт явж байгаа. За хамгийн гол нэг асуудал бол энэ хүүхдүүд эргээд захим илж болон бэлтгэж байгаа. За ерөн сүүлийн жилүүдэд одоо Монгол улс бол төрийн захим үйлчилгээгээрээ за энэ захим засаглалын индексээр 193 орноос 46-д орсон. Буюу хамгийн одоо тэргүүлэх одоо салбарын нэг болоод ингээд явж байгаа. Гэтэл нөгөө талаар кибер аюулгүй байдлын нөхцөл байдал хүнд байгаа учраас энийг хэн хангах вэхээр энэ хүүхдүүд маань зөв хангаж өгнө. Тэр мэрэгчлийн боловсон хүчнүүд буюу харилцаа болон мэдээллийн технологи аймаг дэх мэрэгчлүүд ингэж хангах ийм нөхцөл байдлууд байгаа учраас энэ дээр ингээд бид нар бол ажиллаж байгаа. Магадгүй энэ салбарын одоо өнөөдөр энд зогсож байгаа мэдээллийн технологи өсвөр хурдан клубын хүүхдүүд маань ирээдүйд за гарааны компанийг бий болгоод Unicorn компанийг одоо олон улсад хүлээн зөвшөөрүүлээд гараад ингээд гаднаас одоо бид зөвхөн уул уурхаач гэдэг юм уу энэ бусад зүйлээс биш энэ оюунаа олборлож ингэж гаднаас одоо санхүүжилт дэмжлэг байдлууд оруулж ийм боломжтой юм нөхцөл байдлуудаар ингээ хангагдж байгаа буюу олон ийм үр өгөөжүүдийн давхар ингэж явж байгаа юм байна. Үзэгч та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээлэлүүдэд танилцуулан анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Үргэлжлүүлэн цаг агарын мэдээлэл үзүүлье. Мэдээллийн хөтөлбөрт анхаарал хандуулан үзсэн та бүхэндээ баярлалаа. Маргааш 19 цагаас шинэхэн мэдээллийн хөтөлбөрөөр эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.